тогтолцооны шинжтэй л асуудал байна л да. Нэг юм буйны шинжтэй ажлыг ойлгохгүй болмоор. Нэг хайрладаг, инхрийлдэг, хөөрддөг. Тэгснээ яг ингээ хүүхдийн эрхийг хангаа болоод ирэхээр яах вэ? Нэг хичээл орж байгаад хүүхдүүдээс асуусан. Та нарын эрхийг томчуудын зүгээс яаж зөрчдөг вэ? Зөрчдөгөө гэсэн чинь жишээл хамгийн наацх юм бүр хүнд жишээ болъё гэхэд ойчир дугаарч юусэн хүн гэж үздэг вэ гэж ордуур нь ордог. За дэлгүүрт ороод юм асуугаар хариулт хэлдэг вэ? Хүн гэж үзсэн бол одоо хариулт хэлэх ёстой одоо тийм юм байдгүй гэд нэг ийм асуудлууд их байдгаа гэж эхэлж байгаа юм. Сайн байцгаана үзэгчдээ томчуудаас сууй нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр манай редакцид хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид ирсэн байна. Тэр одоогийн Монголын нөхцөл байдал хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Бас бид эрхээ эдэлж чадж байгаа юу? Эрхээ хэрхэн хамгаалах гэсэн агуулгаар чөлөөтэй ярилцахаар бэлэн болсон байна. Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За урьсанд баярлалаа. Өглөөний мэндэ. За хүний эрх гэдэг чинь өөр ингээд асар том сэдв болчиход юм л да. Би болохоор өөр тулгарж байгаа нийгэмд харж байгаа кейсүүд дээр үндэслээд танаас гаргалгаа болон одоо тэр зохиох ном бичиг журамдаа ямар байдаг юм бэ гэдгийг ярихаар шийдсэн байгаа. Хамгийн ихний асуулт бол ийм байна. Цалин мөнгөн хангамжийн нөхцөл байдлаас болоод тий ингээ хүний амьдрал хэмжээ тэнд бас ингээ тодорхой хүмүүс эрхээ эдлэх гээд одоо цалингаа нэмүүлэх гэж чагссан чинь энэтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь ингээд зөрчигдөж штэ тий. Одоо энэ сургуулиугүй байгаа хүүхдүүдээ одоо яах вэ? Ер нь нөгөө хүний эрх нэг нөгөөтэйгээ дандаа холбоотой байдаг. Бидний үүдийг үндсэн хууль заасан эрхүүд гэдээ ярьдаг шүү дээ. Тэгвэл тэдний нэддэг заалтыг ганцаараа хэрэгжүүлнэ гэдэг юм ер нь баг байхгүй дээ. Нэг нь нөгөөгөөс урган гарчил байдаг ийм эрхүүд. Одоо жишээг нь бид өнөөдөр харж байгаа байхгүй юу? Хүүхдүүдийн хөгжих эрх, сурч боловсрох эрх. Тэгээ энэнд нь бид нар одоо шууд энэ бол шууд алдагдал болно. Яг бол ковидын үед хэдүүлээ харсан шүү дээ. Хичээл орохгүй хэд тонсон чинь нөгөө хоцрогдол нь бүр 2-3 дахин их болцсон явж исэн гэд. Тэгэхээр энэ сургууль хичээл орох чинь зөвхөн мэдлэг чадвар олгодгүй юм билээ. Нийгэмшлийн асуудал байна, хөгжих асуудал байна гэд их олон талаар энэ хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг, хөгжүүлдэг ийм тогтолцоо юм байна гэдгийг ковидын үед бид нүглийн зөвшөөрлөө. Одоо өнөөдрийн үүсэж байгаа асуудал нэг талаасаа багш эмч нарын цалин багуу гэвэл бага бид нар бас нэг 22 дахь ихтгэлтэй авч үзчихсэн төрийн үйлчлэгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрх ямар байна вэ гэдэг. Тэгэхээр тогтолцооны шинжтэй шийдэхгүй болохгүй байна гэдэг тухай үед шилжлээсэн. Тэгээд ингээд нэг багаар шийдээд явчихаар асуудал нь хоригдлогдлаа л гэдэг ийм л юм байна. Тэгэхээр энийг бол эренблэх хэрэгтэй. Хүний эрх. Хэдүүлээ эренбэлж үзэл та хамгийн чухал нь аль юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо аль болох талууд хэлцээрийн ширээний ард суугаад тавьж байгаа шаардлагуудын боломжтой хэмжээг нь хүлээн зөвшөөрөөд аль талын бодох ёстой үнцэг одоо яг таны хэлдэг хүүхдийн сурч боловсрох хөгжих эрхийг бид яаж тасалдуулахгүй хоцрогдлыг ихсэхгүй байх вэ гэдгийг бас давхар бид нар хичээх хүчтэй үүрэг хүлээгч тийм. Одоо ингээ хүний эрх ярихаар эмэгтэйчүүдийн эрх яаж зөрчигдөж байгаа бид нар харж байна тийм. Тэгээд тэгээ хүүс ирэн ч юм уу насаар нь ялгаж болохгүй байдаг. Тэгээ яг одоо өнөөдрийн байдлаар хүний эрхийн үндэсний комиссийн байгаа мэдээллээр манай улс ер нь нөхцөл байдал ямар шүү байгаа юм бэ? Одоо яагаад ч бөмбөд дордоод байгаа юм эсвэл мэдрэмж одоо төрөөд нь шүү дээ тий. Гомдол нь хэрэг хийж байгаа юм, хэрэг шийдэж байгаа юм тий. Хүний эрхийн төлөв байдал ямар байна вэ гэхээр одоо яг салбараар нь л ингэж харах бол тийм. Одоо иргэний болон улс төрийн эрх гэхээр жагсаал цуглаан хэвлэл нийтлэг хэрэгжүүлээ шашин шүтэх үзэл одоо илэрхийлэх энэ хэрэгжүүлээ ямар байгаа юм бэ гэд нэг ярих болно иргэний болон улс төрийн эрх. Энэ дээр бид нэр ахиц зул гаргаж чадаагүй одоо өмнөх төвшнгөөс урахгүй байхыг чармаах ёстой гэдэг дүгнэлтийг хүний эрхийн үндэсний комисс хийсэн. Бид нар чинь энэ бүсэнтгтээ бол энэ иргэний болон улс төрийн эрхийн хувьд бас гэж тодорхой хэмжээний дундуур яваад идэг юм үзүүлэлттэй бас байхгүй бүсэнтгтээ бол илүү дээгүүрт ороод идэв. Тэгэхээр ковидын үеийн нөлөөлж байна. За ингээд энэ геополитикийн нөхцөл байдал нөлөөлж байна. Ингээд юу руу шахаж байгаа гэхээр бид нар ер нь энийг алдчих гээд байх эрсдэл бол маш тулгамдсан байна бүр гэдгийг хэлж байгаа.
За эдийн засаг нийгэм соёлын эрх гээд ярихаар бид нар ер нь аhiхгүй байна. Шууд л ядууралтай холбоотой, амжиргааны чанартай холбоотой. Нөгөө сурах, боловсрох, хөдөлмөрлөх, за эрүүл мэндийн туслан үйлчлэг авах, эрүүл аюулгүй орчин амьдрах гээд энэ багцууд хамаардаг. Энэ дээр бол бид нар яг ахиц төвшөлтөөр хэлж чадахгүй байгаа. Яагаад гэхээр амжиргааны төвшин сайн ядуурал бага бол маш олон эрхийн асуудал шийдэг. Эдийн засгаас шууд хамаарч шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар ямар нэгэн ахиц сүүлийн 30 жил ер нь бид хэлж чадаагүй. Харах юм бол тоо статистик харуул сүүлийн 92 онд одоо үндсэн хууль батлагдсанаас хойш ажилтгуудлын түвшин нэг л юмдээ байдаг. Ядуурл ялангуяа ядуурл ерөөсөө бурахгүй 30% л яриад байж байгаа. Тэгэхээр чи 10 хүн тутмын Монгол улсын 10 тутмын 3 нь ядуу хэвээрээ. Ахаад харин сүүлийн үед төвшөө нэмэгдсэн санаа зовоож байгаа зүйл юу гэхээр тогтолцооны ядуурл ярьдаг бас. Бид нэр одоо өрх гэрн ядуу бол ахаал нөгөө үе залхамжлах нэгдүгürt магадлал байна. Шүү тэгээ давхар гачигдaltaв шүү. Өргөдөл гомдлоо гаргаж чадахгүй, нийгмийн хамгаалал авч чадахгүй, сурч хөгжих, эрх хэзүү, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй гэдэг нөгөө амжиргааны түвшинд шууд бүх юмны суурь болол явдаг. Нэг үг байдаг нэг юуны хуульчдын л юм дэрсэн уншиж ирсэн. Тэгээ тэн дээр байдаг. Та одоо ингээд нэг төсөөлдөө ингээд өөрөө та хоол байхгүй, өөрөө бие чинь өвдсөн, хүүтэн гэрт халаалтгүй байжгаад тэгтээ та гараад 5 км орших сонгуулийн ороод сонгуулах тухай бодох уу гэдэг. Тэгээ минь тэргүй эхлээд түн чинь одоо дулаахан орон гэртээ хүнс тоолдог хэрэгцээ шүү. Тэгээ тэрнээр бид нар ийм хариулт маань иймэрхүү байгаа учраас эдийн засаг нийгэм соёлын эрхтэр бид нар төдийлөн ахис гаргаж чадахгүй байна. Хоёр дахь энэ эдийн засаг нийгэм соёлын эрхтэр бас санаа зовоос үзүүлэлт бол тэгш бус байдал. Зарим нэг хэсэг нь үнэхээр сайн үзүүлэлтийг хэлж чадна. Гэхдээ цөөхөн хэсэг. Гэтэл нийгэм өөрөө яаж явдаг гэхээр дунджаараа л явдаг болохоос тодорхой нэг хэсэг нь илүү сайн болсон эзэмшээд илүү сайн хариулт мэндийн үйлчлэг аваад тэгээ хөгждөг ус гэж байхгүй байгаа шүү дээ. Тэгш бус байдал айл болох бага үедээ л ердийн дундаж тэр стандартыг хангахыг түр чармааж иж тэр стандарт нь хангаж чадсан газар л илүү нийгэм өөрөө хөгждөг, хүн өөрөө хөгждөг, хүний эрх хангагддаг ийм дүр зураг байдаг учраас тэгш бус байдлыг хэдүүл ялган төлөв чармах хэрэгтэй. Бүх талаар тэгш бус байдал ихсэж байна. Эрүүл мэнд, санхүү, уур амьсгал, хөдөлмөрлөх, ойрлох, боловсрол бүгд. Тэгэхээр энийг бид нар бас харах хэрэгтэй. Одоо ингээд ажлын байран дээр ч юм уу тий. Одоо хүнийг за би болохгүй байна да. Одоо над чинь бас нэг ирэх гэж юм байгаа штэ тий. Би арай хүлцэнгүй байна да. Энийг шийдвэрлэх ёстой гэж бодсон үедээ хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргахаар тэр нь одоо нөгөө хүндээ яаж хариулт болж ирдэг. Энийг манайхан ерөөсөө мэддэггүй. Ямар нэг юм болохоор л хүний эрхийн үндэсний комиссыг ингээл цолдог тий. Танах юу хийж байгаа юм гээ. Тэнгүүд яг энэ байгууллага нь өөрөө ямар процессор ажилладгийг та нэг олон нийтэд тайлбарлавал. За бүх суугаар гомдлыг хүлээж авч байгаа 70222 гэдэг утас бий. Тэгээ манай вебсайтаар орох юм шууд гомдол гаргах юу цонх байгаа. Түүнээс гадна тэгээ мэйлээр гаргаж болно. За бичгээрч гаргаж болно. Шуудан гарч явуулчих болно. Гомдол аваад бид юу хийдэг вэ гэвэл нэн тэргүүн за хүний эрхийн ямар зөрчил юм бэ гэдгийг нь тогтоодог. Эзэн холбогдогч буюу хэн гаргаад байгаа, ямар утсаар холбогдох вэ гэдэг нь тодорхой байна уу гэдгийг нь шалгадаг. Ингээ хуваарлдаг. Тэгээд хэрвээ шаардлагатай бол нөгөө мэдээлэл бол бид заавал авдаг. Талуудаас нэг талын мэдээлэл шалгаж дүгнэлт гаргана гэдэг өрөөсгөл учраас бусад одоо тэр нотлох гэрчлэх ийм баримтууд байна авдаг. Мөн холбогдоод байгаа талаас нь заавал тайлбар авдаг. Ямар тайлбар байна вэ гэдэг. Тэгээ шаардлагатай бол хэн шалгалт хийдэг. Ингээд эцэстээ хүний эрх зөрчсөн маань зөрчөөгүй гэдэг л дүгнэлт гаргана шүү дээ. За 3 дахь вариант байгаа. Манай нөгөө харьяалын биш асуудал байдаг. Жишээлбэл гэр бүлийн хүчирхийлэл бол маас гэд тэгээд ийм нэн даруй цагдаагийн газар хандах шаардлагатай ийм гомдол байвал бид нар цагдаа руу яаралтай арга хэмжээ аваад энэ хүний тэр нөгөө зөрчлөө гэмтэр бүгдийг тогтоогоод нөгөө этгээдийг нь аюулгүй байдалд байлгах бөгөөд холбогддог чигээр саатуулах ийм арга хэмжээ авах эрхэн цагдаад үүдэх учраас энийг жишээлбэл бид нар шилжүүлдэг юм байдаг. Гэмтэргийн шинжтэй юм дээр бол бид заавал шилжүүлэх үүрэгтэй. Гэмтэргийг бид нар мөрдөх эрх байдгүй учраас энэ дэр бол харин даруй 3 хоногийн дотор бид нэг шилжүүлэх арга хэмжээ аваад тэрнийхээ мөрөөр нөгөө хүний эрхийг бас хангаж чадсан уу гэдгийг нь яадаг мэдээллийг нь авч дүгнэдэг. За манай харьяалах мөн байна өөр газар их биш байна өөр гэвэл бид нэг бол эрхийг чинь зөрчөөгүй байна гэдгийг тогтоогоод иргэндээ хэлнэ. Үгүй бол эрхийг чинь зөрчсөн учраас бид шаардлага явуулдаг.
төрийн байгууллага албан тушаалтанд зөрчигдсөн байж болзошгүй гэдэг яг шууд тогтоочгүй. Гэхдээ эрүүл биш одоо хүний эрхийн зөрчил байж болзошгүй юм гэж үзвэл бид нэр зөвлөмж өргүүлдэг. Ийм арга хэмжээл зөрчил байна гэж үзвэл зөвлөмж шаардлага өргүүлнэ. Зөрчил биш ээ гэж үзвэл одоо ийм үндслээ тайлбарлана. Ингээд шалгалаад ийм үндслээр зөрчил биш байна гэдэг. Төрийн холбогдох байгууллага төрүүлсэн бол тэрийг бид нэр уламжлалаа гэдгийг хэлээд араас нь яаж хийснгийг заавал авдаг. Хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байгаа юм. Жишээлбэл тэгээд 3 талт хороо гэж байгаа цагдаагийн байгууллагт холбоотой юм хийрдэг. Бас нэг их бусад байгууллага тамаатай нэг гомдлын нэг шүүх. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргацсан. Энэ нь одоо хийс хэрэгт гүтгэлээ, би хийгээгүй, нотлог баримтыг гүйцэд үнэлсэнгүй, 3 дахь читгэдийг асуусангүй гэдэг ийм маягтай гомдол ирдэг. Гэтэл шүүхийн систем бол бидний нөгөө бие даасаа хараад ус систем. Тэрэн дээр хөндлөнгөөс хин нэгэн одоо хүн эрхийн үндэсний комиссчлаагүй очиод та нар энийгээ залруулаа гэх боломж бол байхгүй. Шүүх өөрөө залруулна. Дав залдах шатны шүүх нь нээлтийн шатны шүүх нь өөрөө тэр хэлээд байгаа гомдлуудыг үзээд үнээр процессын алдаа байна уу, материалын хуулийн алдаа байна уу гэдгийг харж залруулдаг систем нь шүүхт өөрт нь байдаг. Тэгэхээр хөндлөнгөөс манайх бол тэр лөө бас шууд орох боломж байгаад байдгүй. Энэ бүхний тайлбарлаад бид нэг ингэж ийшээгээ ханд гэдэг нь бол зандаа зөвлөж байгаа. Иргэдийг юу нөгөө хаашаа хандахыг мэдэхгүй байна гэдэг дээр манайхан мэдээлэл муу өгч байна. Төрийн байгууллага бүхэлдээ хин хаашаа ямар асуудлаар ханддаг тухай мэдээлэл их бүрхэг юм байна гэж харагдаад идэв. Тэгээд тийм учраас иргэдэд бид нар ямар төв болдог вэ гэхээр нэг асуудлын талаар маш олон газар руу ханддаг. За одоо хинэн шийдэж магадгүй гэж бодвол нэг төрийн ингээл одоо засгийн газарч магадгүй, ерөнхийлөгч тандаад үзье магадгүй. Тэгээ их хурлын гишүүндээ хэлчих энэ төр гэд ингээ яваад байдаг ийм асуудал гардаг учраас энэ дээр бол бид нар ер нь ямар асуудлаар, ямар гомдлын талаар, ямар эрхийн талаар таашаа хандах юм бэ гэдэг энэ мэдээллийг нь ер нь маш сайн өгөх ёстой байна гэдэг юу харагдаад идэх хэрэгцээ шаардлага. Сүүлийн үед хүний эрхийн үндэсний комиссд очиж байгаа гомдлуудыг харахад голчлон ямар төрлийн гомдлууд байна вэ? Яг ингээд хувьчлаа харддаг юм уу, англиад харддаг юм уу те? Хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа гомдлууд байнга жилээс жилд өснө нэмэгдэж байгаа тооны хувьд энэ нь сайн хэрэг. Ер нь хүмүүс эрхийнхаа төлөө аль болох шаардлагатай мөн үү биш үү гэж тогтоолох нь зүй ёсны асуудал учраас бид нар энийг бол сайн хэрэг гэж хэлнэ. Одоо эрхээ мэдж гин шаардж гин гэдэг утгаар нь. За ямар төрлийн гомдол илүү ирж байгаа халдшгүй хэрэгтэй холбоотой хэрж байна. Нөгөө эрөө шүлдэд тулгагдлаа, хууль зүйн тусалцаа авч чадсангүй, өнгөлүүлэх эрх маань яаваа. За нөгөө наад захын юм хэрэгцээг маань хангахгүй байна ч гэдэг юм уу те. Нөгөө цагийн асуудал ярьдаг, хэтэрсэн өндөр гэдэг асуудал ярьдаг, харилцаа хандлагын асуудал ярьдаг. Ийм чиглэлтэй гомдлууд нь 30% нь буурдаггүй. Ийм зүйлтэй. Хоёр дахь их ирдэг гомдол бол энэ хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шүү дээ. Хувийн төрийн аль аль байгууллагуудаас хөдөлмөрлөх харилцаан цалингаа авч чадахгүй байна, амралтын маань өгөхгүй байна гэдэг ийм асуудал ирдэг. Түүнээс гадна даган төрчгөл төртөд байна гэдэг гомдол бас ирдэг. Тэгээ энэ төрөл хамгийн их ирнэ. Зорилтод бүлгийн чиглэлээр цөөхөн боловч бид нэр дандаа анхаардаг бүлгүүд байгаа. Хүүхэд байна, хөгжлийн бишэлтэй ирэхэд байна, ахмадууд байна. Тэгээд нөө цөөнхүүд байна, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх, хэлний цөөнхүүд байна. Зарим төрлийн хохирогч нар байгаа. Зарим төрлийн гэмт хэргийн хохирогч нар өөрсдөө эмзэг байдалтай байдаг. Тэдний зүгээс ирж байгаа гомдол бол яг тоогоор аваад үзэхэд бол цөөхөн. Гэхдээ бид нар энийг нэг хүний асуудал, нэгжгээд хүний асуудал гэхээсээ тогтолцооны асуудал гэж үзэж тэгээд энэ дээр хариу харамж авахыг хичээдэг. Нэг хэсэг нөгөө хүүхдийн эрх гээл бүгдээрээ ярьдаг ч юм хурдан морь өөр юунаас болоо гэдэг гэр бүлийн хүчирхийлэл гээд. Тэгээ хүүхдүүд ч өөртөө гомдол өгч чадахгүй. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс бид нэр өмнөөс нь хүүхэд ийм байж болохгүй гэдэг юмний төлөө явна тий. Тэгээд одоо юу гэдгийг тэнд хүүхэд тохирж байгаагийн төлөө би гомдол гаргаж чадаад жишээ нь болох юм уу тий. Болно. Яг нөгөө эртэн чадамжгүй гэдэг нэг хэдхэн л хүн байгаа шүү дээ. Шүүхээр тогтоологдсон хүмүүс байгаа. Тэгээд 18 хүрээгүй хүүхдийг эргэцэн хүрэн чадамжтай гэж үздэг. Хүүхдийг нь яагаад энэ зорилтод бүлэг яагаад ингэ тусгайлан эрхийг анхаарах ёстой гэж конвенцээр олон улс ч гэсэн Монгол улс ч гэсэн хүлээн зөвшөөрөөд байна. Тэгэхээр тодорхой өөрийнхөө өмнөөс ингэ гомдол гаргаа явж чадахгүй. Ийм субъект учраас л хэн нэгэн түүний төлөө үүрэг хүлээх учиртай. Тэгээ ялангуяа хүүхдтэр байдаг нэг асуудал бол хэрэв хүүхдийн эрх зөрчиж байгаа бол насанд хүрэгчд хажуугаар дуугаа өнгөрөх ёсгүй. Энэ надад хамаатай биш. Одоо юу гэдэг нь би танихгүй өнтер гэдэг тийм үндслэл байгаасгүй л гэдэг. Тэгэхээр нийтэд бол ер нь тийм уриалга бүр хэлмээр байгаа. Хүүхдийн эрхийн зөрчил байгаа газар ер нь заавал мэдэгдэж төлөө сурах ёстой гэхний ээлжинд
Хоёрдугаар хүүхдийн эрхийг хангана гэхээр энэ нэг бүх тогтолцооны шинжтэй л асуудал байна л да. Нэг юм богино шинжтэй ажлыг ойлгохгүй болмор. Нэг хайрладаг, инхрийлдэг, хөөрддөг. Тэгснээ яг ингээ хүүхдийн эрхийг хангаа болоод ирэхээр яах вэ? Нэг хичээл орж байгаа хүүхдүүдээс асуусан. Та нарын эрхийг томчуудын зүгээс яаж зөрчдөг вэ? Зөрчдөгөө гэсэн чинь жишээлх нь хамгийн наацх юм бүр хүнд жишээ болий гэхэд ойжир дугаард юусоо хүн гэж үздэг вэ гэж ордуур нь ордог. За дэлгүүрт ороод юм асуугаар хариулт хэлдэг вэ? Хүн гэж үзсэн бол одоо хариулт хэлэх ёстой одоо тийм юм байдгүй гэдэг. Нэг ийм асуудлууд их байдгаа гэж эхэлж байгаа хгүй. Тэгэхээр бид нар өөрсдөөсөө асуултаа бид нэг хүүхдийгээ хайрлан хамгаална. Хинээс ч асуусан гэж хэлнэ үстэй. Нэг хүүхэд эрхэм хайртай дэлхий минь гэж хэлнэ үстэй. Тэгтээ тэгсэн хатлаа яагаад тэгээд өөр газар явж байгаараа олон нийтийн газар бусад газар явж байгаараа хүүхдийг яагаад хүн гэж үзээд тэгээд тэр тохирсон байдлаар харьцахгүй байгаа юм гэдэг ийм гарч. За тогтолцоороо орохоор энэ бид нар маш олон байгууллагыг үргэлжүүлсэн хатлаа хоорондоо уялдаа холбоо хангахад хүүхдийн эрхээ бүтэн хамгаалж чадахгүй болохгүй юу? Ерөнхийдөө хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагаа хаар одоо цахим ялуурл цахим ба бус те энэ ялуурлаа хаар ерөөсөө ийм тэгээ хүүхдүүдийн тэр хөгжих өсөх орчин байхаар тэр аж амьдаргааны төвчлөн хаар үл хаахралт ба гэж хэлээл хайхрахгүй орхисон. Эцэг хасрын хамгаалагч нь хайхрахгүй байгаа хүүхдүүдийг яаж байгаа вэ гэл ингээл харахаар бид нэр ерөөсөө хүүхдийн эрхийн зөрчил маш их байна. Хүүхдүүдээ харилцахгүй байна л да тийм тэгээд үйлдэлэхгүй байна. Тэгээ нэг юм тогтолцоо бусад орн бол мэдээж энэ бүх юм байдаг. Бүхэл гэр бүл байна. Тийм учраас тэн дээр ингээд төрөн систем тогтооцсон тэр нь ажиллаад болоод байна шүү дээ. Энэ дээр манай яараа ингээд тэр хамгаалах байр тэгээд тэр нэг нөхцөл нь ажиллахгүй байгаа. Одоо энэ гэр бүлийн хуулийн гээд яриад байгаа. Энэ дээр бол маш их найдвар тавьж байна. Энэ олон жишээлбэл одоо судалгаа харахад гэр бүлийн дундын өмч гэж байгаа хүүхдэд бас ноогдно. Гэтэл шүүхээр шийдвэрлэхдээ бид нэр хүүхдийн тэр ноогдох өмч хүүхдийн талаар хамгийн бага авч үз шийддэг юм бэл. Тэн нэг нь өмнөөс нь ингэж шаардлага гаргаж, нэхэмжил гаргаж ингэж яваагүй цаг тэр нь байхгүй. Шүүгээр явж байгаа хооронд бас хамгаалт байхгүй. Одоо тэр хүүхдийн мөнгө 5 цент те тэрийг хамгаалах ёстой шүү дээ. Нөгөө шийдэж дуустал тэр өргөдөхгүй байх ёстой. Одоо тийм хамгаалт бас муу. Яг үүндээ бид нар ингээд наанаа бол мэдээч хүүхдэрийг хангана гэж ярьдаг. Бүгдээрээ энэ дээр энэ нь зөвөө гэдэг санал нэгддэг боловч бодит амьдрал дээр бол хэрэгжилт муу гэж хэлнэ. Цахим гэж нэг том юмтай болчихлоо шүү дээ. Одоо нийгмийн сүлжээ гэдэг тэн дээр хүссэн хүнийгээ доромжилж гин. За насан турш улсууд бол яг хоёр тэр хэрэглийг өөрөө зохицуулъя гэхэд хүүхдүүд нийгмийн харилцаанд ороогүй байхдаа цахим дэрлэх хэлтэдтэй ялгуурлан гадуурхалтад өртөөд хохироод байна гэд. Тэгэд энэ тал дээр бас хамтарч ажиллаж байсан шүү дээ хэдүүлээ. Тэгэд энийг бууруулахын тулд авсан арга хэмжээнүүд нь үр дүнд хүрсэн үү? Бид нар яг үнийг хэдийн цахимаар дамжуулж хүүхдүүдэд аягүй их эрсдэлд ороод ер нь бол ингээ бүх алдаа тэрүүгээр дамжиж шүү дээ тийм. Энэ дээр нэг тийм төдийлөн үр дүнд гараад байгаа тийм юу л харагдахгүй байна. Хамтдаа л одоо эцэг их асран хамгаалагч хэрэгтэй байна. Багш нар нийгмийн ажилтнууд бүгд өөрөө анхаарах хэрэгтэй байна. Тэгээд өөр нийгмийн операторууд за энэ техникийн юуны цахим платформ санал болгож байгаа газрууд өөрсдөө бас анхаарах хэрэгтэй байна. Хяналт тавьдаг газрууд нь анхаарах хэрэгтэй байна. Бид нар хамтдаа арчихгүй бол энэ бол үнэхээр баригтаас өнгөрсөн юм шиг. Баригтаас өнгөрсөн. Тэгээд хамгийн их нөлөөдөг яг таны хэлж байгаа санаа зовоодаг асуудал тэр заахан насан турш хүн бол нэгдүгээр өөрөө шүүн дугаас гадна өөрөө бас хариу арга хэмжээ авах гомдол гаргаа явдаг. Тэг эсвэл өөрөө хариу тайлбар хийлдэг. Ийм чадамжтай бол хүүхдүүдэд энэ хүнд нөлөөлдөг бүр сэтгэл санаанд нөлөөлөө сургуулиас гарах, шилжих, орхих тэр битгий хэлтэй өөр цаашдаа ийм хүн байдалд орд юм лээ шүү дээ. Амаа орлого хүртэл нөхцөлд хүрэгдгээ гээд. Тэгээ ийм нөхцөл байдал бид нар одоо яах юм бэ гэдэг тэр даригтай арга хэмжээ авахгүй бол зөвөр уриалаад бол өнгөрөөд энэ л үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр яах вэ гэдэг дээр хамт зулцаад нэг зурглал гаргах хэрэгтэй юм байна гэж утсан roadmap гэдэг шиг хин юу хариуцаад хэрхэн яаж эмзэхвэ гэдэг. Тэгээд нэг ийм цаг зуурын шинжтэй гал унтраас нь таарах хэмжээ бол үнэхээр үр дүнд хүрэхгүй юм байна л да. Бид нар ийм цахимтай хамт амьдрах нь үнэн цааш төмшин шин технологиуд платформ бидний амьдралд нэвтрэх нь үнэн. Одоогийн хүүхдүүд чинь энэ платформтай хамт өссөн төрсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид яаж ийм нэгнийхээ эрхийг хүндэтгцэн орон зайг бий болох вэ? Дижитал орон зай гэдэг бидний бас нэг сорил болоод. За хүний эрх гэдээ ярих юм бол
Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх хүн өглөө гараад амьсгалж байгаа агаар гэл хэцүү шүү дээ тий. Хотоороо эрхэн зөрчигчүүд бид нар шиг ингээд тоохгүй байгаад байгаа хүмүүс юу байдаг болов? Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх юм байдал хүнд байна. Уг нь бол бид нэр өмнө бага ахтай болоод тэгдэг байлаа. Манай холууд газар нутагтай тэгээд байгалийн тогтцсон хэвээрээ анхны байдлаараа эвдийг дээгүү тэргээл ингэдэг байлаа. Тэгээд цэвэр агартаа ингээл тэгсэн одоо ерөөсө байдал биш болцсон. Ялангуяа ингээ суурин газрууд Улаанбаатар хотын хувьд бол 20 жилийн өмнөөс л хийсэн. Тэгээ 10 жилийн өмнөөс бид нар юу байсан бэлээ л да. Одоо энэ болохоо байлаа. Аюултай байна гэдэг юм дохио сигнал өгч гисэн юм бэл. Тэгээ сүүлийн хэдэн жил байнга нэг ярьж гисэн авч ямар байдалд ирдэж байгааг би хэлж мэдэхгүй. Тэгээ улам бүр нэг уушгины өвчлөл, зүрхний өвчлөл, элдв өвчлөл ярьсаар л байна. Хүүхдүүдийн өвчлөл ярьсаар л байна. Маш аюултай тийм тоонууд байхгүй эрүүл мэндийн амнасаараа хохирч байгаа. Энэ тоонууд байдаг. Тэгээд авсан арга хэмжээнүүд нь хэр үр дүнтэй вэ? Ямар ч гэсэн тухайн үедээ бол мэдээж нь тодорхой арга хэмжээ аваад байгаа. Гээд асыг хараад дунд хугацаанд асуудлыг бүрэн шийдэж байгаа байдал бол харагдахгүй л. Одоо би жишээ нь ингэж болох хүний эрхийн үндэсний комисд би ажил хөдөлмөр эрхлээд татвараа төлж байгаа боловч утаагаар амьсгалаад би маань өвдөд байна. Миний эрхийг одоо энэ нийслэлч гэдэг юм уу те засгийн газар ч юм уу зөрчөөд ийна гэд би хүний эрхийн үндэсний комисд хандсан нэр эсвэл шүүхэд хүссэн дээр эрх сэргээх нөгөө яг тогтолцоо бол шүүх болдог. Энээр бол ер нь нөгөө Улаанбаатар хотод оршин сууж байгаа хэн бүхний л эрх хүндэгдэж байгаа шүү дээ. Энэ утаа, энэ агаараар ч мөгдөөрөл амьсгалж байна шүү дээ. Тэгээд тоо баримтууд нь ер нь бол гарцсан байхгүй. Яаж бид нарт одоо эрүүл мэндэд нөлөөлдөг вэ? Өрхөд хідэн төрөний зардал үүсгэдэг вэ? Үйлдэл хаяад хүрэх юунаас ахуулаад тэгэл агаарт гарна гэлтэй байдаг шүү. Хүүхэд нь жоохон өнтер бол нэмэлт бид нарт үүсгэж байгаа. Тэр энэ асуудлаар нийтийн аж сонирхлын хэмжилт гэдэг юм уу хувийн субъектив эрхийн асуудлаар шүүхт хандах болно л дээ. Нээлттэй. Гэтэ яг тийм үйлдэл хийхгүй л байна л да. Тэгээ яад л ингэж нийтээрээ ийм амж одоо яах вэ гэдээ ямарч гарц гаргалгаа байхгүй. Хүний эрхийн хувьд нэг ийм юм байдаг. Яг ингээд асуудал үүсээд тодорхой нэг хүний түүх сонсохоор бүгд имзгэлдэг. Одоо нэг хүнийг яриад өө тэгж ихээр амд нь өөрийгөө тавьж бодоод ингээ өөрөвд нь хайрлна, гониглна. Тэгээд нийтээрээ ингээд энэ байдал нь тавтагдаад ирэхээр дүжиг маягтай нэг ийм аюултай тал байт юм. Нөгөө тоол яриад байдаг болсон сүүлдээ нөгөө эзэн биеинж харагдахгүй гараг тий статистик болно гэдэг чинь болохгүй. Энэ бол үнэхээр санаа зовооч. Бид нэр энэ одоо энэ болох ч үйл бас угаараас болоод хүний амнаас эрсдмээргүй байна. Энэ байж болох хэмжээнд иргэдтэй аж ахуйн нэгжүүд нь ингээд мэдээлэл өгмөр байна. Нэг тэгээ хяналтын нийлэгмээр байна. Нийслэл бас энэ дэр хариуцлагатай хандмаар. Улаанбаатар хотод тойроод яриад байвал яг асуудлууд байна л да. Одоо энэ орон нутагт чи бидний мэдэхгүй амьдралууд зөндөө байгаа шүү дээ тий хөдөө орон нутгаар тэр гэрт хүүхэд яаж байгааг мэдэхгүй тэр гэрт одоо тэр эмэгтэй яаж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ер нь эрхэн ангуулгаар танаас салбар руу ханддаг юм уу? Орон нутагт ер нь яг үйл ажиллагаа хэр явдаг юм бэ? Хүний эрхийг хамгаалах. Бид ингэж үзлээ. Яг орон нутаг ер нь айн болгоомж онцлогтой байгаа шүү дээ. Тэгээд эдийн засаг одоо тэр юун ч ондооч бүтцсэн ондоо. Тэгээ бид нар өнгөрсөн 23 онд дүн шинжилгээ хийлгэж үзсэн аймаг болгоны. Манай нэг референт ажилтгийн аймагт ганц референттэй. Тэгээ хамтраад бид нар хийж үзлээ. Тэгээд жишээлх юм бол Өмнөг аймагт яригддаг асуудал гэхээр маш олон рострын ажилтнууд очдог учраас тэнд нөгөө гэр бүлтэй холбоотой их асуудлууд үүсдэг юм байна. Хүүхдүүд нь орхигддог, ээж аав нь ээлжээр ажилдаг. Ээлжээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ энэ төр тэгэхээр харьяалын бус энэ төр гэдэг ингээд давхар асуудлууд үүсдэг гэж гэдэг юм уу. За уул уурхайтай газруудад арай өөр асуудал ингээд яригдчихэж байгаад тэгээ зам харилцааны асуудал дунд гол төр яригдчихэж байгаа. Нөгөө зам нь нэвтрхийгээс болоод асуулгаар ирж байна ч гэдэг юм уу. За тэгээ баруун бүс зүүн бүс ингээд аймагт их ялгаатай юм лээ. Нийтлэг асуудал юу гарсан бэ гэхээр хөгжлийн бишэлтэй хүмүүс болон хүүхдийн эрхийн хамгаалал номер 1 бүх аймагуудад асуудал болжээ хэдүүлээ анхаарах хэрэгтэй байна. Ийм орхигдсон байна гэсэн үг шүү дээ. Одоо бид нэр ингэж авч үзсэн хамгийн их анхаарал татсан, хамгийн их зөрчигддөг ийм ямар асуудал юм гэхээр хүүхдийн эрхийг нэн тэр хүүхд хамгааллыг хэлсэн. Хөгжил биш хүүхдийн хөгжил биш те. Хүүхд хамгааллын асуудлыг номер 1 хэлсэн. Тэгэд энэ бүх тоо, баримт, статистик, мэдээлэл, кейс,
судалгаа үншилгээгээ бид нэгтгээд аймгийн засаг дарга иргэдийн уулын дараад нь өргүүлсэн. Танай аймгийн хувьд ийм байдалтай байна. Та бүхэн одоо тэр үйл ажиллагааны төлөвлөгөө гэж гаргадаг. Төсөл баталдаг. Төсөвийн хилцэж баталдаг. Тэгээ үйл ажиллагаа нүд нь хүрсэн мүүгүй юу та бүхэн хилцдэг учраас энийг авч үзээч гэдэг 10-аас 15 хүний эрхийн асуудлыг нэрэмблээд үндэслэлтэд бид нэр хөргүүлсэн. Тэгээ үүнийхээ мөрөөр бас шалган юу одоо хяны гэж бодож байгаа юу хийсэн, ямар төлөвлөгөөнд тусгав, ямар арга хэмжээ зохион байгуулав. Яагаад гэвэл энэ бол бас тэр засаг дарга ердийн уулын даргын санаа зовоостой асуудал мөн. Тэгээд энийг нь хэлээд өгчөн хөндлөнгөөс хараад те. Тэгэхээр энийг үйл ажиллагаанд эрхэм тусгаж ажил хэрэг болгож байгаа гэдгийг нь бас бид нэр авч нөгөө дүгнэе гэж бодож байгаа. Тэгэхээр одоо орон нутагт хүний эрхийн үндэсний комиссаас нэг референт байдаг гэж байна шүү дээ. Тэгээд одоо нөөц нь л тэр юм уу те. Тэр чинь одоо арай бага тоо биш үү? Бага. Нэг хүн байх чинь ер нь төсөөлж тоо ч шүү дээ нэг л юм шүү дээ. Нэг хүн магаад их төвхтэй. Одоо манай хийгээд байгаа судалгааны ажил, сургалтын ажил, хэн сургалтын ажил гээл те. Тэгээ иргэд хурж ирэхээр нь хүлээж аваад хуульчин зөвлөгөө өгвөл энэ бүх ажлыг нэг хүн хийхээр их төвхтэй. Нэг хүн дээр л баг юм механизм яаж тогтоод байгаа юм. Энийг явандаа одоо нөгөө улс орны төсөв хэрвээ боломж болж гардаг бол ийм бүсчилсэн байдлаар ингэж өргөдөх тийм саналтай л байгаа юм. Одоохондоо бол бидний төсөв байгаа байдал тийм боломжийг нэргэлзээтэй харагдаж байна. Цаашдаа бол өргөжүүлсэн нэр. Тэгвэл нэг хүн дээр тогтдог аймгийн юу л хэцүү. За яг хоёр аймаг л 3 сумтай цөөхөн. Бусд нь бол тэгээ зарим нь бүр хойр гарсан сумтай. Тэгэхээр сумдтаа бас үрж ажиллах гэдэг асуудал шууд хаягдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр орон нутгийн аймгийн төвдөрөө илүү суурлаад тэгээ гомдлыг цахимаар уцаар авч байгаа зөвлөгөөнд өгч байгаа. Тэгтэл хүртээмж яаж одоо сайн бахад тэ нөгөө яг аймгийн хэмжээнд бүрэн хүртээжүүлж чаддгүй. Яаж гэдэг вэ гэхээр бусад байгууллагуудтай их сайн хамтран ажиллах шаардлагатай болдог. Нөгөө гэн тэргээс өвчин сэргийлэх салбар зөвлөл байна. Цагтаагийн байгууллага, цэцэргийн тамгын газар хуулийн хэлцгэгчлэн хамтын ажиллагаа хэр байхаас л шууд шалтгааллах маягтай. Ийм л болчиход байна. Өөрийгөө ямар эрхтэй вэ гэдгийг мэдчихэж л хүн чинь тэр эрхийнхээ төлөө явна шүү дээ тий. Тэгэнгүүт хүний эрхийн үндэсний комисс бол ингээд ийм эрх манад ийм нөхцөл байдалтай нэгээ судалгаагаа сургалтыг хяналт шалгалт хийдэг газар байна шүү дээ. Тэнгүүд ингээд бидний эрхийг ингээд нэг мэдлэгжүүлэхтэй ингээд нийтээр нь ингээд яг чи нэг санд сэрэг тэр хөг өхгүй байгаа юм шиг одоо бүр ингээд хүний эрх гэр юм улиг сэдв болцсон юм шиг болтол бид нар ингээд явууллаа л да. Тэгвэл олон улсад юу нэг хүний эрхийн нөхцөл байдал нь ямар байгаа юм. Манайх айхтар ингээд дасаад дөжрөөд ингээд байгаа юм уу тий. Тэгээ олон улс руу гарахаар чинь бас ингээд шашин шүт хийх гэж шууд амар ингээд хаагддаг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулбал ямар байдаг? Хүний эрх төр нэг юм тавьдаг. Өөрөө өөртөө л харьцуулж ахих ёстой л гэдэг. Одоо улсын бол тэрнээс хэдүүлээ одоо ингээд эмэгтэйчүүд ирэх ярьж байна. Лалын шашинтай ус ирвэл манайхан мэдээж хамаагүй чөлөөтэй. Тий тижээх зүйнгүүтээ бид нар харин ч гайгүй. Гэх маягтай. Гэтэл тийм биш гэдэг тэгэхгүй. Хүний эрх чинь ерөөсөө хоёр л юм байдаг. Нэгдүгürt процесс энэ байнга үргэлжилдэг. Одоо нэг уулан дээр очиод оргилын эзэлчлээ гэдэг юм байдгүй. Цаашаа дандаа шин асуудал үүсчил байдаг. Тэгээ шин асуудалд нь хариу үйлдэл үзүүлэх ёстой бол. Одоо чинь цахим гэж өмнө нь байсангүй шүү дээ. Нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглал одоо иргэний болон улс төрийн эрхийн пакт ярьж байгаа цахим байсангүй. Гэхдээ тэр агуулганд байгаа учраас одоо бид нэр цахимыг оруулаад энэ үед ингэн тэгнэ гэл тайлбарлаад явж байгаа. Энтэй адилхан ингээл үүсэлэд юм байл та. Тэгэхээр бол хүний эрхийн нөгөө процесс гэж үздэг. Хоёрт нь өөрөө өөртөөгөө л ахин гэж хэлдэг. Тэрнээс одоо чиний нөхцөл байдал тэрнтэй харьцуулахад гэж ярих бол их төвөгтэй гэж л. Улс орны нэгдүгээр нөгөө өөрийнх нь түүхийн онцлог байна. Аж амжиргааны онцлог байна. Соёлын хэв шинж байна. Ийм олон юм нөхцөлдүүлж тэр улсын бий болгодог болохоор шууд нэг нөгөөтэй ингээд харьцуулаад танахад ачинсаа танах ачин мөнгөчлөг их төвөгтэй болоод идэг учраас Монгол өөрийнхөө л ахих хэрэгтэй. Бид нэр хэвлэлийн эрхчлүүд өмнө нь 89-д байж чадсан юм бол яагаад ухарч байгаа тэгмээргүй л байна. Одоо энэ л асуудлыг хэдүүлээ ярих хэрэгтэй байхгүй. Эмэгтэйчүүдийн тэр gender gap гэдэг байгаа. Гендрийн ялгаатай байдлыг үзүүлэлт бол агцсан байгаа шүү дээ манайх. Улс төрийн эрх мэдэл дээр их багаваад байсан хамгийн сүүлд нөгөө парламентод шийдвэр гаргах төвшөнд олон боллоо гэдэг ч юм уу. Ингээд энэ дээр ярихаар ингээл өөрөө өөртөөгөө л бид нар өмнө нь ямар байсан, хүний хөгжил ямар байсан, ядуурал ямар байсан, энтергээл ингээл тэгш бус байдал бууруу гэл бид нар өөрөө өөртөөгөө л яг тухайл юм ахих тухайл асуудал юм л та. Олон улсын түвшнээр бол манайх дундаж л яваа. Дундаж төвшөндөө л яваа. Агсан үзүүлэлт өндөө байхгүй цөөхөн байгаа ер нь. Гэтэл бас нэг пунктээр ахмаар байна шүү дээ тий. Тэр яагаад гэвэл өмнөх жилийн байгаа статистик үзүүлж байна даа. Тэгээ тэр хувьдаа бол бид нэг дундаж тийм мууд нь ороод энэ төр бэдгүй. Гэхдээ
юуны хувьд бол нөгөө яг акцент дэвцэн ийм талаараа дээшлтэнгийн үзүүлэлт бас маруухан. А бүс нутагтаа бол манайх эгний болон улс төрийн эрхийн хувьд гендерийн ялгаатай байдлыг үзүүл сайндаа ордог ус. Тийм. Хүүхдийн эрх эмэгтэйчүүдийн эрх гээд зэрэгцүүлээд ярихээр хөгжлийн бэрхшээлтэйгээд ороод ирдэг тийм. Гүд энэ хамдуудын эрх гэж асуудал байна шүү дээ. Одоо ингээд тэтгэврийг нь хүүхдүүд нь авчдаг. Тэгээд өөрөө ингээд мөнгөгүй эмээ авч чаддаггүй. Тэгээд гэртээ ингээд хүүхэд харахаас өөр юмгүй. Ингээд хаягдцсан ахмадуудын судалгааг би нөгөө нэг ахмадуудын эрхтэй холбоотой нэг хурал дээр сууж агаад харсан байхгүй юу? Тэр бүр ямар өрөвдмөр юм бэ те насаараа ажиллаж одоо ингээд тэр хүмүүсийн эрхийг хамгаалъя гэхээр одоо би сэтгүүлжүүлэхний мэдээлэл бэлтгэх юм да. Тэгвэл тэр тал дээр өөр нь яаж ажиллавал болдго юм бэ? Энэ талын гомдол ирдэг үү? Ирдэг. Ахмадуудаас ирнэ, хүүхдээс ирнэ, хөгжлийн бэрхшээл одоо нөгөө ялгаатай 13 зорилт бүгдээс нь ер нь ирдэг юм. Ахмадуудын хүндрэх комисс бол энэ сэдвийг анх бид нар одоо ихтгэлд оруулаад энэ бүлэг хүмүүсийн төр анхаарахгүй бол бодлогын хувьд болохоо үжижээ гэдэг. Одоо 22 дахь ихтгэлдээ бид нэр дуртаад мөрөөр нь ингээд бас их олон тийм ээ яг байсан байна те асуудал байсан байна. Тийм ээ. Гэхдээ та нар хэлээд асуудлыг шийдэх ёстой маа гэж бас их нэгдсэн. Ийм дуу хоолой бол их сонсогдож байна. Асуудал юу гэхээр уламжлалаа харъя. Хүн амын бүтцээ харахаар бид нэг ахмадууд цөөхөн юм хүн бүтцтэй байгаад ирсэн. Тэрэндээ тасчих. Илүү залуу хүмүүс ихтэй уус. Тэгээд тийм учраас ингээд ахмадууд гэдэг бүлгийг нэг тухайлан тоолгож ингэж авч үзээгүй байна. Авч үзэхдээ юу гэж үзсэн? Нийгмийн халамж хүртэгч маягаар л бид нар нийгмийн хамгаалал халамж хүртэгч маягаар л илүү аваад үзээ сурцсан байжээ. Дараагийн нэг юм ялгаатай юм харагддаг юм. Гэр бүлийн төвшөнд бид бол асуудлыг ингээд орхичдаг байна л да. Одоо хэдүүл өөрснөөрөө л ботгоо тийм ч хамдаа асраал илүүчлээл те дундаасаа ингээл ийм маягтай гэр бүлийн тийм нэг хоорондын холбоо хэлхий бие биенийг асардаг ийм соёл нь бас биднэрт хүчтэй байгаад ижээ. За ингээд энэ хүртэл явцгаа одоо тэгсэн чинь биш болцсон. Яг тэр манай судалгаа өөрөн чинь бас үтсэн судалгаас үтсэн чинь их асуудал тулгарч байгаа. Өөртөө бол нэг ажил хөдөлмөр хийж чадах байгаа болцсон байгаа шүү дээ. Тэгээ зарим нь нөгөө юу хэрэгтэй, эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй болно, нас хэмжээний газар хэрэгтэй болно, бусдын тусалцаа хэрэгтэй болно. Өөрөө бие даагаад удаа амьдрахад бол төвхтэй болцсон юм л нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгтэл бид нар тийм асаргааны нийгмийн хамгааллын хувьд, эрүүл мэндийн хувьд ч гэсэн хөгжлийн хувьд ч гэсэн ер нь бол их тийм тогтолцооны хувьд анхаарах хэрэгтэй болсон юм л. Тэгэл ядаж нөгөө хамтын хөгжлийн төв гэдэг нь байгууллагад өгчвөл нөгөө нийгмийн идэвхтэй оролцогч гэж хүлээмжшүүр хэрэгтэй. Одоо тэр хүмүүс ч гэсэн дуулдаг, бүжиглдэг, хамтдаа ярьдаг баймар байгаа шүү дээ. Номын тухай, хүүхдүүдийнхээ тухай, юу гэдгийг те нийгмийн тухай хоорондоо ярих хэрэгцээ байгаа шүү дээ. Явж тэгээ энийг бүрдүүлэх энэ төр тийм орон зай хэрэгтэй. Ер нь бол нөгөө тэтгэврийн тухай асуудал яриад, эрүүл мэндийн үйлчлийн тухай асуудал яриад, тэгээ хаяа нэг баяр ёслолоор одоо бэлгэсэлд өгчдөг иймээс илүү хэрэгтэй хүн учраас тусгай хэрэгцээ байгаа. Тэгээ нийгмийн нэг гишүүний хавьд идэвхтэй амар байгаа. Тэрийг хүлэмжлэх хэрэгтэй юм байна. Нэг юу байсан хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих сан гэж байдаг. Тэндээс зорилттой хэдэн бүлэгт нөгөө хөдөлмөр эрхлэлийг дэмждэг юм билээ л да. Ахмадууд маш бага юм лээ. 5 сая хүртэл тэтгэлэг одоо төсөлж гэх юм болгоод тэгээд залуучуудын стартапыг дэмжинэ гэж байна. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй ирээд тэгээд нөгөө ажил мөрж эзэмшээгүй хүмүүс энэ төргээд байсан. Ангилал. Тэндээс нэг сонирхолтой статистик байсан. Иргэн төлөлт хамгийн сайн хийдэг хүмүүс ахмадууд үлээ. Тэгээд яг тэр юу нэг тийм бага хэмжээгээр дэмждэг саналдаа 3 сая, 5 сая, 10 сая хүртэл юм лээ л дээ. Тэгээд нэг сан гаргацсан яг юм зоригтой хэдэн бүлэг тавьсан. Тэгээд төслөө өгөөд өөртөө шалгаруулаад авд юм билээ. Тэгсэн чинь хамгийн сайн хамгийн мод төсөн гэсэн залуучууд байна. Залуучууд иргэн төлөлт нь муу гэдэг. Тэгээд юу нь болохоор ахмадын их болохоор тийм их биш нэг 5 сая хүртэл байсан. Атал тэд нар хамгийн сайн буцааж төлдөг бүлэг гэсэн бэл. Тэгэхээр яг бид нар энийг ч гэсэн бас дэмжих хэрэгтэй байхгүй нөгөө хөдөлмөр эрхлээсээ идэвхтэй байгаасаа энэ бол нөгөө өөрийн орлогоос гадна нэг тийм идэвхтэй иргэн байх боломжийг өгдөг юм билээ шүү дээ хүмүүс нийгэмтэй харилцах гэл та олон янзын хэрэгцээ шаардлага байгаа. Сэтгэл санааны хөгжил өөр болоод нийгмийн хөгжлийн шалаа өөр юм хөтөлбөрүүд тий. Одоо ингээ улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалаад улсын ажил аягүй гацж штий. Тэгээд тэр гацснаас болоод тэнд одоо зарим хүний цалин муухгүй, тэнд зарим хүний ажил нь явахгүй тий. Зарим хүн ажиллаа хиймээр авах чинь зөвшөөрлөн гарахгүй ч юм уу ингээл хүний одоо ингээ хөдөлмөрлөх хэрэгэд хүртэл ингээд төр нь өөрөө халтж штий. Ийм тохиолдолд одоо гомдол гаргахын шашин ер нь одоо яасан нэр үе юм тохиолдолд. Энэ
тасралтгүй явах хэрэгтэй гэж үгүй их сонсдог байна тийм. Энэ чинь төрд хамгийн их хамаатай байхгүй. Төрийн ажил тэн дээр яг хэн хийх нь бол байдгүй шүү дээ хүнцэн үйл дээр. Их хурл ажиллаа хийх ёстой л гэж байгаа. Засгийн газар хийх ёстой л гэж байгаа. Тэгэл тэр нэг зарчмаараа л ажиллах хэрэгтэй. Тодорхойгүй байдал үүсэх тусам тэр чинь ингээд шашаатандаа нөлөөлөд байгаа байхгүй. Ингээд дээр нь ямар юутай байх юм бэ? Ямар бодлоготой байх нь мэддэггүй хин өдөрт гана ойлгомжгүй. Энэ нөхцөл байдал чинь бүх төвшөндөө нөлөөлөө явчихд юм байна. Тэгэхээр энийг одоо шийтгэх хэрэгтэй. Энэ стрийн хувьд биш. За үндсэн хуулийн төвшөнд гэж хэлнэ бэ. Энэ нь үлээц үүрэг юм байна. Үндсэн хуулиар чи яах гэж ингээл засаг лаваа хонол гэж яриад хоног хугацаа заагаал ингээд юм ихээр эцэстээ ер нь үйл ажиллагаач өөрөө тасралтгүй л явж байгаа учраас. Тэгэхээр шийдэх хэрэгтэй байна. Энэ бол одоо өөртөө аль төвшөндөө нэг юм ойлгоод байгаа юм шиг мөртлөө хурдан шийдэх асуудал байгаа даа шүү дээ. Тэгэд яаж нөгөө анхан шатны энэ чинь ямар ачаа болж ямар үр дагавар үүсгэдэг бас ойлгох хэрэгтэй. Бидэрт ингээд нөгөө ойлголтын зүрх аягүй их шүү дээ тий. Хүн болгоно нэг юм шийдэхгээ яваад байдаг. Тэгээ нийлээд яг хийгээ гараасаа гаргаж байгаа эцсийн юм байхгүй. Ядаа одоо олон жил хүний их ярьлаа. Зөндөл олон төрлийн юмнууд хийлээ. Тэгэд ер нь хамгийн энэ тал дээр нь л анхаарах хэрэгтэй юм гэсэн шийдэл нь таны хэрэг одоо юу бэ? Тоо гаргах юм уу тий? Судлаад байх юм уу? Сургалт ороод ах юм уу? Хүнийхээ зөрчил ер нь юунаас бол үүсдэг юм бэ гэхээр хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээр хууль тогтоомжийн нэг тодорхойгүй байдал үүсгдэг юм лээ. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн давхар талын зөрчлийг үнэхээр харилцах хэрэгтэй. Тэгээ хуулийн үндэслэл байхгүй цагт их төвхтэй болоо явцдаг шүү дээ. Ямар хүрээнд юу хийх нь ойлгомжгүй болчдөг учраас энэ үнэхээр шаардлагатай юм л. Хоёр дахь нь манад үнэхээр дутагдaltaй бид нэр үнэхээр сайжрах ёстой нэг асуудал бол энэ байгууллагуудын уялдаа холбоо. Нэгэн дээр байгаа мэдээлэл нөгөөдг нь яагаад шаарддаг. Нэгэн дээр байгаа эрсдэлтэй тэг гисэн ийм ангилт байгаа юм бол яагаад хариу амж авч болдгүй юм ч гэдэг юм уу. Нэг ийм асуудал үнэхээр төвхтэй. Одоо төрийн байгууллагууд хоорондын ажлаа яаж уялдуулах вэ гэдэг асуудал биднэрт үнэхээр чухал болоод. Нэг очихоор манай бол ийм л чиглэг те аль нэг чиглэгээр яриад нөгөөдг нэг чиглэгээр яриад эцсийн нүндээ биднэрт тэр чиглэгнөө сонирн биш те яаж иргэний эрх хамгаалагдсан юм бэ? Яаж гэдэг нь л сонирн. Тэр асуудлыг яаж шийдэх вэ болохоос тэдний юу гэж аана л хамаагүй шүү дээ. Тэгэхээр хоёр дахь энэ асуудал дээр бид нэг юм араа шүтэн ингээд нэг хоорондоо ажилтдаг тийм механизм хэрэгтэй байна. Гурав дахь нь санхүүгийн болон хүний нөөц бол дутагдaltaй юм байдаг л. Яаж одоо та нарын хүүхдээ ингээд хамгаалаад гаач ч юм уу те одоо ингээдлээ гэхэд нөгөө хамгаалах байрын өчгөл эсрэг ч юм уу барья гэхэд мөнгөгүй айж гэдэг юм гадны төслөөр бид нар барьсан чинь одоо урсгал зардлаа сонгож чадахгүй байна гэдэг ийм асуудал ярьж байгаа нь маш том юм л. Тэгээд дотор байрууд дээр их ажил хийдэг айл ингээл нуурсан дээр үеийн дотор байр засвар үйлчлэгээ муу хийсэн ер нь одоо унаж магадгүй хараачаар тэрийг одоо нарийн мэржлийн байх хэрэггүй зүгээр очиод хараад энэ бол стандарт юм биш магадгүй энэ одоо хүний эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулах юм байна гэж хэлцэж чадхуйц байр л байж лээдэг шийдэ гэхээр нөгөө л юм ярьдаг те төсөв саналаа өгсөн чинь гэл ингээл нэг юм ярьдаг. Тэгэхээр төсөв дээр бид нар хүний эрхийг эренбэлж сормоор байна. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа ерөөсөн ажил хэрэг болохгүй байна. Том тоо ярихаар толгой өргөчдөг байхгүй юу? Одоо юу яриад байгаа юм бол яг одоо хүн дээр очиод хинд наад чинь ямар байдлаар буух юм бэ гэдэг. Хүндээ яаж наалдах юм бэ гэдэг асуудлыг үнэхээр эренбэлж юм нөөцөө ойлгох асуудал байгаа. Нөөц хязгаартай бүгдөө ойлгож байгаа. Нөгөө хязгаартай учраас хэдүүлээ яаж эренбэлэх вэ тухай асуудал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг асуудал байна. Сүүлийнх нь төрийн албан хаагчдын үүрэг хүлээгчдийн хандлага гэж юм байна. Энэ бол яг одоо нэг сумын хоёр дотор байранд очсон. Нэг дотор байрны багш нь бол тэдний хүлээсэн үүрэг адилхан л байгаа шүү дээ. Тэгэхэд нэг дотор байрны багш нь бол төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй тэр нэг өрөө тасалгаагаа тохижуулсан байдал, хуваараа хатцсан байдал энэ төр нэг тийм юу вэ? Одоо юу хийж байгаа танилцуулж байгаа нь ойлгомжтой. Тэгээд нэг өрөө тасалгаагаа тохижуулсан байдал хүүхдүүдтэйг ажиллаж байгаа байдал нь бол их яг л зохистой юм байх ёстой хаа гэх тийм хариуцлагатай чамбай харагдсан. Тэгээд тэр нэг хөгжлийн өрөө мөрөө нь бол нээлттэй. Тэгээд яг нэг өөр газар хэдхэн километрийн зайтай очисон чинь ерөнхийдөө хараалцдаг юм аягтай. Одоо амь бие эрүүл мэндийн нэг хараалцдаг байдалтай болохоос тэр хүүхдийг хөгжүүлэх тавтаа байлгах хаамжтай нэг тавлах хөгжих гэдэг энэ тухай асуудал юу нэлээ хаагдмалчтэй. Тэгэл ийм л байдаг. Энэ бол хандлага гэж би хэлнэ. Одоо тэр адилхан л ажил үүрэг хүлээсэн хоёр багш л байж байгаа. Тэгээ ядцал тэр нэг юу байдаг юм нэг юм тендерээр авдаг болохоор төмөр юм дотор байранд юу авчиж шкафууд. Тэгээд тэр нь хоорондоо юм таслахааг байгаа байхгүй.
Тэнгүүд тэр нөгөө нэг багш нь бол нөгөө өөртөөхөө юугаар нөөц болцоогоор юу хийцэн бэлээ одоо энэ таслага хийгээд тавьсан. Нөгөөдг нь бол ингээ хийгээдгүй байгаа нь өснө нь хасна нь ингээл тэгээ нөгөө хүүхдүүд чинь нэг юм хийнгүүд бүх юм тэр ёрголт. Одоо хувцсан, дэвтэр ном тий шидээл нь юу байхгүй юм чинь тусгаарлах таслага гэж байхгүй юм чинь байхгүй юм авцгаас нь байна л да бүгд адилхан. Гэхдээ тэгээд нөгөө энэ энэ төр бол одоо нэг нь засцсан бахад нөгөөдг нь ч гэсэн засч босох боломж байна л гэсэн үг шүү дээ. Адилхан нөөцтэй юм чинь. Тэгэхээр ийм нэг маягтай ийм их юм байд юм аа. Одоо тэгээд нэг өхрийн өрд өргөхөөр мянган их дөрөвтэй нэг багшаа гэдүүлээ ингээл ийм асуудал гарч байгаа гэхээр багш нар ингээл шууд дуртай. Нөгөө тэгтэл мэдээж ажил өргөө зохисоор хийж байгаа, хичээж байгаа мянган хүн байж л гэж таараа тий. Тэгэл цагдаа төр ч гэсэн нэг муугийн жишээ нь бусдын жишээ болоо авчдаг. Тэгэхээр энэ хандлага гэдэг юмыг бол хэлээ дандаа л ярих шүү дээ. Хүний өөрийнх нь үүрэг хүлээж байгаа юм ямар мэдлэг мэрэгжил ур чадвар хандлагатай ажиллах юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ дөрөв дээр би бол цаашдаа ч гэсэн л анхаарах хэрэгтэй л гэж хэлнэ. Салбартаа. Тэгээд залгуулаад явахгүй бол ингээ яагаад л ийм л байгаа гэдэг байх нь зохимжгүй болоо авчиж байгаа. Тэгээд хариу арга хэмжээ яг аль нөгөө тохирсон байдлаар хууль тогтоомж төр асуудал байгаа юм бол тэрийг засах залруулах асуудал механизм хоорондоо яаж тэгвэл үр дүнтэй ажиллахын тогтож байгаа асуудал горимоо. Нөөцөө бол эренблэх аль нь юг хуваарлах юм бэ гэдэг. Алийг нь хэвлүүлээ дараажил болох юм. Аль нь одоо үнээр ингээд яаралтай жишээлбэл утаа угаарын асуудал аюулгүй орж хүүхдийн эрхийн асуудал ч юм уу те. Эндээ эренблээд одоо энэ багш нарын болон эмч нарын цалинчдын ингээд эренблээд бидний хүнжлийн одоо хязгаар юу вэ? Тэгээ энэ төсвийн боломж юу юм? Одоо эндээ хэвлүүлээ эренблээ. Ингээд гэх. Энийг бас олон нийтэд маш сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгэл тэгэхгүй бол нэг юм юу их үүсдэг юм бэлээ. Зөрөө их үүсдэг, мэдүүллийн зөрөө айл болох нийт түн. Тэгээ сүүлийнх нь мэдээж нөгөө үүрэг хүлээгчтэй өөртөөх нь сургана, чадваржуулна, дадлгажуулна гэдэг нэг юм асуудал үүсдэг. Ингээд улс орон нийгэм хөгжих тусмаа хүмүүс нь өөртөө хүнийх мэдрэмжгүй болоод байгаа юм шиг одоо мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Ингээл улам л харилцаандаа нэгийг ингээл даруул одоо ингэж өртүүлж ярьдаг болол те хүүхдтэй болохыг нь асуудаг ч юм уу, хүнтэй суугааг нь асуудаг ч юм уу. Зүгээр ингээд харилцаан дундаа хэрвээ тэр хүнд ингээд тодорхой хэмжээний хүний эрхийн мэдрэмж тэр хүний хувийн орон зайг хүндлэх ухамсар байх юм бол тэр асуудал үүсэхгүй шүү дээ. За заавал тэр гомдол гаргаал тэгэхээр тэгвэл энэ хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйл чинь хаанаас ихтэй юм бэ? Ямар дадал зуршилч гэдэг юм уу? Амьдралын туршлагаас хүнд тийм хүний эрхийн мэдрэмж гэдэг юм суудаг юм бол орчин найрнаас гэр бүлээс ээж аваас ясраа хамгаалагчдаас багшаас тэгээд нийгмээс одоо юу гэдэг ер нь хүн бол нөгөө сүргийн бас нэг юм дагах юм юутай шүү дээ инстинкттэй шүү дээ хүн муухайг даахт нь гүйж очоод тэр муухайг нь хийх хүсэл нэг байдаггүй байхгүй юу хүнд энэ бол зөвөө гэж хэлээд тахаар зөв хэсгийг мдээгүй байсан хүүхд ч гэсэндээ энэ ийм үйлдэл зөв гэж үздэг юм байна шүү гэж тогтоочдөг тэр нь инстинкт болоо явж шүү дээ тэгэхээр ерөөсөө бүх орчноос тэгэхгүй бид нэг ингээд номлолцоод энэ бол зөв үйлдэл энэ бол одоо сайн юм аа энэ бол зохистой бие авч авах үйлдэл шүү гिचээд өөртөө өлөрлөхгүй бол худлаа шүү дээ. Нөгөө нийгэм нь өлөрлөхгүй бол багш нь өлөрлөхгүй бол худлаа байхгүй. Битгий та нар ингээрээ гэснийг өөрөө хийгээд байвал тэр хүүхэд ч одоо зөрчилд ордог юм аа үстэй. Тэгэхээр л тэгээд аль нь яахгүй байхгүй. Одоо автахгүй дадал болохгүй байхгүй. Тэгэхээр бид нэр бүх нийтээр л энийг хичээх хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгээд юуны хувьд эмэгтэйчүүд хүүхдүүд гэл энэ олон ялгаатай бүлгүүдийн нөхцөл байдлыг харах эмзэг одоо юунд алимдуул одоо дайрахгүй байх гэл те энэ асуудлууд уг нь бол нэг хүн ёсны л баг тийш тий асуудал шүү дээ. Тэгэхээр энэ нэг халдшгүй байх хэрэгтэй холбоотой монголчуудын үзүүлэлт их муу гэдэг. Одоо шудраг ёсны World Justice Index гэдэг нэг хот шудраг ёсны төслөөс гаргадаг үзүүлэлт байдаг дунд үндсэн эрх гэж байдаг. Тэр нэг 10 билүү ийм одоо задарсан үзүүлэлт байгаа. Тэнд халдшгүй байдал дээр Монгол хамгийн муу одоо эрүүгийн шүүхийн шудраг байдал иргэний ихэнх явж байгаа юм л да. Тэр нүнд халдшгүй байдлыг манайх нэг ийм орон зай бусдын орон зайг хүндэтгэх цахим болон бит байдлаар их тийм хангалтгүй гэж тэрэн дээр байгаад байгаа. Нэг оноогоор онолдог юм дээр бид нэр 50%-аас доош унаад идэг байхгүй юу. Тэгэхээр энэ нэг ийм соёл бид нар бүгдээрэнд нь хэрэгтэй. Бусдын орон зайг хүндэтгэх гэдэг бүх талаараа тэр бусдын орон зай дунд ч үг хэл нэр төр бас орно домжлохгүй байх тийм батаахгүй байх хүртэл нь ороо одоо бит байдлаар өрөхгүй байх гэдэг шиг тэгээ цахим орчинч гэсэн бас орно. Энэ дадах хэрэгтэй юм. Бид нэр ингээд хэний ч хамаагүй зургийг аваад тавиа те одоо таны зургийг аваад тавиа бичихэд таал өөрөө хариу үйлдэл үзүүлэхгүй бол бусдын тоохоо болчихлоо шүү дээ. Тэгээ тэг нэг мангаар ингэдэг гэсэн тэгдэг гэсэн ингээд
Тэгэнгүүт наа чи хүн штэ те гингүүт. За чи мөнгө авсан байна чи угаасаа худалдагдсан байна гэд шууд даваад ингээд над руу ингээд халдаад. Тэгэд энэ үйлдэл нь одоо бүр энгийн боллоо л доо. Тэгэхээр яаж ийнө вэ гэхээр жоохон нэг юмыг ингээ өргөнөөр хараа те нэрнгээсээ энэ чинь хүний эрх зөрчигдөж байна. Энд чинь ч гэсэн хөөрхий хүнштэй ийм юм уншаад ямар олиг байх вэ гингүүд өөрөө зөрүүлээд дамжлуулаад ангууд дугайл бай гэдэг юм руу очдөг юм байл та. Одоо ингээ буруу зөв ялгаа хэлэхгүй дугайл бай гэдэг. Тэгээ энэ одоо ухралт уу? Энэ ийм бүх нийтийн боловсралтай холбоотой юм л. Ер нь хүний эрх гэж ярьж байгаа бүх нийтийн одоо боловсрал гэж хэлэхгүй бүх нийтийн ийм юмыг танин мэдээ хүлээж авах нэг ийм чадамжгүй ийм их хамаатай байдаг. Тэгээд тэрний нэг илэрлэл нь бусдын дүрс ашигладаг, бусдыг доромжлох, илт худал мэдээлэл, түгээ энэ бүгдээр хамаатай. Тэгэхээр энэ нэг үеийг хэдүүлээ давхал хэрэгтэй байна. Буруу, зохисгүй, болохгүй болох үндэслэл байна уу байна. Нөгөө олон нийтийн фигуруудыг бол ялангуяа бид нэр янз бүрээр одоо асууж болно шүү дээ. Ил тод бай гэж шаардна те. Тэрнээс шууд ингээд нэг үгийн зөрүүгүй торомжлох тухай асуудал одоо чи нийтлэг болчиход байна. Тэгээд өөртөө санал нийлээгүй бол бүр яваад өгдөгтэй цаашаа. Гэтэл артан дайсан бол. Тэгтэл арчил өөрөө бол юм олон урхалж үзэл байж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг ийм өөрөө дэглэмж тус төрийн. За өмнөх нь бол тийм байсангүй шүү дээ. Одоо харах юм бол сонгуул центр гэж харахад одоо зөвхөн баскаар дэвшнэ. Тэгэл одоо манай бид нар бол өөр сонголтгүй юм чи баскет л өгнө. Одоо болгоо ингээ 10 20 хүн дэвшээд ороод ирэнгүүт хинээгээ зөв гэж бодох, яаж судлах, ямар боловсрол эзэмсэн юу хийж чадах юм гэд ингээд асуугаад жагаад ингээ сонголтоо их чинь бидний ийм эрхчлөө байгаа даа шүү дээ улс төрийн. Тэгэхээр энэ эрхчлөө идэлч өөрөө бас хариуцлага. Та ингээ мэдээллийг шүүн тунгаах хэрэгтэй болно тий. Тэгэд ийм бусдын орон зайд халдахгүй байх хэрэгтэй болно. Ирэх бол дандаа үүрэг хариуцлах гэл ингээд хамтдаа явж байгаа ухтах юм баггүй. За одоо сүүлийн асуулт. Ингээ би үг хэлэх хэрэг чөлөөтэй, би үзэл бодлоо хэлэх хэрэг чөлөөтэй одоо тий би үгээ хэлнэ гэл шууд лайв асаагаад хүмүүс ингээд шууд илдвэр хэлээл тэгэл хүмүүсийн дүрсийг шууд ингээд энэ хараа ингээд лайваар ингээд энэ одоо тэнцээд лайвнд нь би орчлоо. Энд чинь ингээд миний ингээд эрхэнд халдчлаа гэж сөргөх үндэслэл байгаа юу? Олон нийтийн газрын үгүй юу гэдэг асуулт байгаа. Таны хувийн орон зай, хувийн юмд бол орох ёсгүй. За олон нийтийн гэдэг нь гууд номж, талбай тийм ийм газар явж байгаа бол одоо тэр бол нийтийн дүрсэнд орох боломжтой бөгөөд түүнийг бол хуульч үзэхгүй юм байна. Олон нийтийн газар. Тий. Тэгэхээр чинь одоо таны гэр орон ажлын байр тий одоо машин өрөө гэдгийг ийм таны гих ийм орон зайд бол дураараа халтаж болохгүй гэдэг ийм хуулийн зохицуулалттай. Тэгэнгүүт ингэдэг штэ шууд ингээл хүний ажлын байрлал ороод лайв гэлэнгүүт үннийг нь хэлж байна болж та тий гаргаад ирсэн байна зөв штэ энэ төргээд тэгээд уг нь яг ингээд хууль дүрм талаасаа ярих юм бол бүр ихнээс нь явах юм байна л да тий тэр хүний хувийн халдшгүй ирэх гээл нөгөө халдшгүй байдал гэдэг өмнө нь бас ойлонод дуурсан. Тэгээд тэрэн дээр бид юу гэлөө бас дадаж өдөр тутамдаа яах ёстой гэхээр хүний хувийн мэдээлэл. Захин мэдээлэл ч гэсэн дүрс энэ ч гэсэндээ хүний халдшгүй байдалд хамгаалагддаг юм байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг сая 2021 онд бид нэр гацсан шинжилсэн хариулгаар тэрний өмнө 96 оны хувь хүний нууцын тухай хууль гэж байсан. Тэрэн дээр чинь захин орчин ороогүй байсан. Нэгдүгээр, хоёрдугаар хувь хүн нууцаа өөрөө хамгаалах гэдэг үүрэгтэй байсан. Одоо сонсоход бол сонирн байгаа ч гэдэг. Та өөрөө хамгаалах үүрэгтэй. Гэтэл дэлгэцүүл өөрөө хамгаалж чаддаг. Нөгөө бид нар чинь төрийн байгууллагт ч юм уу, хувийн байгууллагт ч юм уу ажлын албаны одоо бизнесийн шаардлага мэдээлэлүүд өгөх болдог байхгүй. Тэрнээс ингээд би өөрөө л мэдээлэл хамгаалаад байх боломжгүй шүү дээ. Тэр чинь ингээд янз бүрийн мэдээллийг ийшээ өгнө шүү дээ. Тэрийг хариуцах нь бол нөгөө байгууллагуудын үүрэг байх хэрэгтэй. Энийг 21 оны энэ хуулиар бол бүгдийг залруулад төв тодорхой үүрэг эрхүүдийг нь бол ялгасан. За олон ойлголтыг одоо ингэ нэгтгэлээ. Одоо чинь анхны миний мэдрэмж бол хүний эрхийн үндэсний комиссийн дарга гингүүд хүний эрх чинь ингэ зөрчигдөд нь штэ та нар юу хийгээд байгаа юм бэ байсан. Одоо ингэ нэлээд хэдэн жилийн өмнө гэх юм да. Бүр бараг менши хийж аваа бичиж байсан. Тэнгүүд ингэ удаан хугацаанд өөрөө ингэ дунд нь ороод явахаар ингээд аль хийн эцэсгүй ерөнхийдөө процессын хувьд л ингээд хамгаалж явах хэвээр тэр бүлгүүдийг ингээд зорилттой бүлгүүдээр нь хувааж агаад одоо урьдчилан сэргийлэх хэвээр байна гэдгийг ингээд ойлгосон. Тэгээ тэр талаас ч гэсэн та сая ярьж өглөө.
Тэгээд баярлалаа. Хамгийн сүүлд нэрийн нэг юм хэлээч гэж танаас гуйх чаасаа. Төрийн албан хаагчид хувийн бизнесийн ингээд нэг юмнууд байгаад шүү дээ. Үгүй энэ хоёр чинь ингээд ялгаагүй ингээд нэг орно шүү дээ. Тэнгүүд та нэг юм хүний эрхийн мэдрэмжтэйгээр ажил хөдөлмөрөө эрхлээч гэдэг уриалга хийгээд нэвтрүүлгээд дуусгав. За тэр хэлж байна тийм. За ажил олгогч ажилтан одоо бүхэл талууд ингээ хүний эрх хамаатай болдог. Тийм болохоор төрийн байгууллагууд ч дээр хувийн хөгжлийн бизнес эрхлэгч дээр хүний эрхийн мэдрэмжтэйгээр өөрсдийн дүрм журмаа баталж мөн ажил үүргээ зохион байгуулахыг бүх нийтэд уриалж байна.